Уг нь манай энэ үндэсний аудитын газар гэдэг байгуулагч одоо бидний нэг жоохон байгаа төсөв санхүүгийн энэ улсын нэг жоохон төсөв санхүүгийн нөөц байгаа нөөцтөл нэг хэрхэн үр дүнтэй зарцуулагдж байгааг хяналт тавих хэрэгтэй л да. Гэхдээ би яг та бүхэн харин тэр нэг тийм шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих байгууллагатай усанд нь талархаж байна. 2012 оноос хойш 3,000 гаруй шийдвэр одоо хүртэл хэрэгжээгүй гэдэг. Тэгэхээр энэ одоо яг хууль зөх хугацаа яригдах уу? Тэр 3,000 гаруй шийдвэр хэрэгжээгүй чинь хэдэн эрүүгийн хэдэн одоо тий энэ чиглэлээр нь ангилаад ялгсан юмнууд байдгүй. Яг үндсэндээ бол наа доторч л нөгөө нэг төсөв төрийн мөнгөний гол юмнуудын гогцоо наанчлал явж байгаа да. Тэн дээр жоохон тодруулах юм байна уу? За 5 номер. За нэмж хариулъя. За энэ шийдвэрүүдийг бид нэг үрчлэн гаргаад ингээд нөгөө цаад хариуцах эзэнтэй нь гаргаад за саяын 5 хэлбэрээр ангилсан гэмт хэргийн чанартай сахилгын шийтгэл хүлээж ажлаас одоо халагдах ёстой. За тэгээд зөвлөмж төлбөрийн акт албан шаардлага гэдэг. За энэний бол одоо миний санаж байгаагаар 208 жишээлбэл гэмт хэргийн чанартай гэдэг ингээд шилжчихсэн байгаа. Энээс шийдэгдсэн нь маш цөөхөн байгаа. За хэрэгсэхгүй болсон шалгах явцад одоо хэрэгсэхгүй болсон ийм юмнууд нь нэлээд голлох. За гэтэл манайх бол яг өмнө нь энэ дээр тэрийг тэгээ бүтгээд орхичдаг. Цаашаа давд заалдаа дараагийн шат руугаа нэгдүгürt яваагүй. Хоёрдугаарт гэмт хэргийн чанартай биш юм бол манай төвшөнд буюу төрийн аудитын байгууллагын төвшөнд ядаж цахилгаан шийтгэл ногдуулаад ингэ явах ёстой. Гэтэл тэр зүйлүүд нь орхигдсон ийм зүйлүүд байсан. Энэ болгон дээр бид нар анализ хийгээд ингэ шийдлүүдэд бэлэн болгосон байгаа.